Hey guys, өнөөдөр бүгдээрээ шимэгчд сурлынхаа сүүлийн партийг сонсноо. За тэгээд өмнөх part 1-2-оос сонсч амжааг хүмүүс байвал комментэн дээр линк нь оруулсан байгаа шүү. За одоо кинонд орцгоё. Кино маань Канвугийн талигачдууд яг юу тохиолдсон талаар харуулах ба Канву буруу нөхдүүдтэй нийлээд өршөр тавиад яваад байсан учраас дүүн өдөр болгон борив бокс хийлгүү эрдэнэжиж хураадаг хүнд хүчээр ажиллахын ахыхаа өршөрийг дарах гэдэл зүтгэж явдаг байж л дээ. Ямар сайндаа хамт ажилдаг ах нь тэр Канву гэж залив дүүн ингэж зовж байгааг мэддэм болов ёстой нэмэр болохгүй дурак юм а гэж хэлж байх вдэ. Ингээд бүсгүй орой гэрлэг бэртэл нилээ хүнд өвчтэй их чинь хөл дээр босоод ирсэн. Байгааг хараад нилээн гайхнаа. Энэ үед Канвугийн эгч Күнхи аль хэдийн шимгчээр халдварсан байсан учраас номлогчийг даган явлаа гэхэд дүүн эгчтэй санаа зовж та ч бийнхаа муутай байж юу явах тухай яриад байгаа. Гэхэд Күнхи бүсгүйг алхаар шимгчийн төрхөндөө орох үед бүсгүй айн тэндээс хумгийн зүхтаж гүйж агаад замын хажуугийн муу усны савг руу ороод Канву руу залгсан боловч нөгөөх нь уцаа авсангүй. Гэтэл удалгүй шимгчд бүсгүйг олж ирээд зэрэлгээр хөнөөж өрхдөг. За ингээд дүрсшилжин орчин үед ирэх ба Канву сүүийн хоёр хаанаг тишээ зүхтахаар орон нутгийн автобусны буудлын дээр иржээ. Канву сайн найз Жиан руугаа ирээд танаа тгий тончи гэж гоохот найз нь ажил дээр байсан болохоор чи манайх руу очиод байжээ. Гээд гэрийн хаяг хаалганы кодо мессенжерээр явуулна. Энэ үед сүүийн чолминыг алдсандаа сэтгэл нь өвдөн нойлд нилээн уйлж байгаад удахгүй гарч ирэн мань хоёр Канвугийн найзын гэрийн зүг явдаг. Гэтэл яасан гэж Кюнхи Канвугийн гэрт очсон компьютероор нь нэвтрээд найзтайгаа бичсэн мессежийг нь хараад хаашаа очих гэж байгааг нь мэдээд авчна. Ёстой нохоо санаал гэж юм бах та. Парт 2 дээр гүүрэн дээр болсон үйл явдлын тухай ард иргэд бөөн шүүгэн болоод байна. Гээл цагдаагийн удирдлага хотын дарга бөөн уур. Ядж хахад сүүнийг алдсан гэд чоймөрдөгчийг загнаастай. Удахгүй эдний хотод маш том өдөрлөг болж ерөнхий сайд өөрийн биеэр ирэх юм байна. Тийм болохоор 3 хоногийн дотор хотод байгаа бүх шимгчдийг олж устгах даалгаврыг чойд өгнө. Энэ үед чолмын мөрдөгчийн биед орсон номлогч яг л чолмын шиг их сайн жүжиглэж байна. Удалгүй Кюнхи залгаад сүүний хаангааг болсон талаар хэлэхэд явж чод устгах гэж тушаагаад чой мөрдөгчдөр очин шимгчдийн нуугдаад байгаа шинэ үрийг нь олсон талаар мэдээлэл өгөхөд чой нилээн гахаж та хоёр энийг хаанаас олж мэдсэн гэд сэжгэлж байсан ч шимгчдийг устгах 3 хоногийн хугацаа байгаа учраас цаг алдахыг хүссэнгүй. Удахгүй ажиллагаагаа эхлүүлэхээр болдог. Энэ үед манай хоёр Канвугийн найзах руу ирэн арай гэж нэг амраа сууж итэл зурагтаар цагдаагийн дарга мэдээлэл өгж байх ба хотод байгаа шимгчдийг устгах томоохон ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг зарладаг. Сүүийн чолмины бие чимгч орсон талаар цагдаа нарт хэлэх гэсэн ч Канвуй дургуутсаж юу яриад байгаа юм бэ? Тэгж жагаад хоёулаа өөрсдөө баригчуул баларна. Би найзаасаа хэдэн цаас зээлэтгий. Тэгэд хоёулаа бүр хөдөө явж хэсэгтээ нуугдацгаая гэж хашрилж ийн мань хүн. Ингээд сүүийн Канвуг унтсны дараа чой мөрдөгч рүү залгаад танаа цагдаа нар дунд шимгч байгаа гэд хэлтэл чой мөрдөгч хоёулаа биечлэн уулзаж байгаад ярилцъя гэж хэлснээр энэ хоёр уулзах газараа товлно. Сүүийн Канвуг унтж байх үед нь гараад яваад өгөхөө энэ үед Канвугийн найз Жион гаднаас орж ирэн Канвуг сэрээлээ. За тэгээд асуугаад байсан мөнгө энэ ч бас хөөрхөн бэлтжижээ. Гэтэл Канву сүүнийг хайж болохоор найзынхаа машины түлхүүрийг аваад гарна. За тэгээд чой товлсон газараа яваа очтол сүүийн бас санаатай. Яг эсрэг талын барилга дээрээс гараад ирд юм да. Сүүн өөрийгөө хагас хүн хагас шимгч гэж үннээ хэлэх ба чолмын мөрдөгч нүдэн дээр нь алуулж түүний биеинд шимгчдийн удирдагч орсон тухай хэлтэл чой угаасаа итгэсэнгүү. Чолминоос гадна вомбийн мөрдөгч бас тэдний нэг гэж хэлээд ч нэмэр байсангүй. Тэр хоёр мөрдөгч харин ч шимгчийн үрийг олоход бидэнд их тусалж байгаа. Чи биднэрт тэгжиг санаа зовоод байгаа юм бол бидэнтэй хамт яв гэж хэлэх үед чойгийн цагдаа нар нөгөө дуулга барьсаар л гараад ирнэ. Ганцаараа ирнэ энтер гэж байсан худлаа л байж. Зам нь баригдсан ч хоёр дахь баригдана гэж байх уу? Хейдэ гарч ирэн шууд л барилгын дээрээс өсөрж буугаад зүхтааж итэл ашгүй Канву өөрийг нь хайж явахдаа тааран тэндээс өвтөр төргөн зүхтнаа. Одоо сүүийн биш Хейдэ гараад ирсэн байгаа штэ. Тэгснэ Канву тандаж сүүийн байнга өөрийгөө эрсдэлд оруулсан алхам хийгээд байх юм. Бас сүүлийн үед сэтгэл санаа нь муу байгаагаас болоод хоол ундж идэхгүй байгаа нь надад нөлөөлөд байна. Би одоо буцаад унтлаа. Тийм болохоор дараагийн хэдэн цагийн турш сүүинийг аюултай газар аваачиж болохгүй шүү гэж сануулхад сүүийн сэргэнэ. Канву сүүнийг зэмлэж чи ч над тэлэхгүй яагаад явчихж байгаа юм бэ? Тэр эмгтэй цагдаад итгэх хэрэггүй гэж би зөндөө хэлсэн штт. Тэглээч Хейди дараагийн хэдэн цагийн турш унтах болохоор чамайг аюултай газар руу явуулж болохгүй гэсэн. Чи миний хажууд л харагдаад байж заа юу гэж хэлээ байж итэл Канвугийн найз Жион зурагтаар шимгчдийн тухай мэдээ үзсэн. Юу болоод байгаа гайхан сууж байх үед Канвугийн ихчийн биед орсон шимгч болох Кюнхи найзынд нь хурж ирж байгаа харагданаа. Тэгээ угаасаа гэрийнх нь кодыг хүртэл мэдсэн болохоор хаалгаар нь яваал орлоо. Удалгүй Жионоос дуудлага ирж Канву өгшөн танаа их чирчээд чамайг асуугаад байна штэ. Чи хаана угаан гэж хэлэхэд Канвугийн царай хувирч яг хажууд чинь байна уу? Жиона худлаа шалтак хэлж байгаад наанасаа гар. Наад чинь миний ихч биш гэд хэлж байтал Кюнхи шимгчийн төрхөө харуулan утсын булааж аваад чи миний төрөлтэй хамт явж байна уу? 15 минутын дотор ир. Үгүй бол найзагч нь хөнөө шүү гэж занл хийлнэ. Сүүн энийг сонсоод шууд л найзагч нь очиж аврий
Тэд нар угаасаа намайг л хүсэж байгаа гэж хэлэхэд Канву харин уурлан Хейдэ гарч ирэхгүй штэ чи яваад ч ула шувдал алуулна гэсэн ч Сүүн зөрүүдлэн тэд нар намайг өөрсдийнхөө нэг гэж бодноо. Тэглээ чи надаас болж дахин нэг хүн өгөхийг хармааргүй байна гэж хэлээд мань хоёр Жионих руу явж очдог. Сүүн Хейдигийн дүрд орон наад хүнээ явуулчих. Би танаа талд ороход бэлэн байна. Энтергээ жүжиглэлтэл Сүүний шимэгч нь унтаж байгааг Кюнхи тэр дороо мэдчихгүй яхав. Шимэгч тархич нь ягаад бүрөө эзлээгүй нэ сонирхолтой юм. Гэхдээ чам шиг мутант амьд байгаа нь бидний оршин тогтнолд аюул учруулад байна. Тийм болохоор чамааг энд чинь зүйл тусгана. Гэд дайрах үед ашгүй Канву гарч ирэн галын хор шидэж Сүүнийг авраад найзгаа зүхтаалгах гэж оролцсон ч чадсангүй. Кюнхи найзаг нь хэдэн арвуу удаа зон амийг нь хөнөөж орхих ба Сүүн Канвуг дагуулаад тэндээс умхамгүй зүхтаацгаана. Игч дүү хоёроо за одоо ингээд ганц найзыгаа шимгчэд алдсан Канву бүр бөөн уруулж муу новчнуудыг бүгдийг ална. Энтергээд их л бухимдаж байна өрхий. Энэ үед цагдаа нар шимэгчдийн орогноод байгаа үрлүү дайрахад бэлдэж явах үеэр Чой юмыг аж мэдхгүйгээд Вомбины үснээс зулгаан шалгаад үтсэн ч сэжигтэй юм байсангүй. Энэ үед манай хоёр сүүлчийн удаа Чой руу дахин залгаж Чолмын Вомбын хоёулаа шимэгч бас наад шимэгчийн үүргээд байгаа чинь занх шүү гэж анхааруулсан ч Чой мөрдөгч би Вомбины үсэг зулгаагаад үтсэн зүгээр хүн л байлээ. Хэрвээ та хоёрын хэлж байгаагаар энэ занг байх юм бол би явж ороод өгнө. Хэрвээ би өгчвөл та хоёрын ярьсан яриагаа бичиж аваад тагнуулынханд аваач ч өгөөрэй гэж хэлээд уцаа салгадаг. Номлогчийн хэлсэн үүрэнд нэрэл бахан шимэгчд байж явах бөгөөд цагдаа нар гаднаас орж ирээд бүгдийн шүршин хөнөөж эхэлдэг. Энэ үед Кюнхи үүрэндээ буцсан ирж байх үедээ тэнд бөө юм болж байгааг харан гайхаж байтал тэдний удирдагч өөрийнхөө төрлийг буудан хөнөөж байгааг хараад удирдагч нь өөрсдөөс нь урууж яг л хүмүүстэй адил болсныг ойлгох шиг боллоо. За ингээд цагдаа нар энд байсан бүх шимэгчдийг хоморглон устгасны дараа Чой Сүүн рүү залгаад чиний хэлсэн шиг занг байсангүй. Харин ч бүгдийг устгачлаа. Одоо манай улсад байгаа цорын ганц шимэгч чийл үлдчихэд байна гэж ёжлын хэлхийг сонсоод манай хоёр бүр гайхна уу. Чолмины бийд орсон номлогчийн шимэгч яг ямар зоригтой байгааг гайхан сууж байх үеэр Канву гинэт хэрвээ тэр шимэгч хүмүүсийг удирдах санаатай байвал яах вэ? Улс төрчийн бийд орох гээд байгаа юм шүү. Удахгүй хотод ерхий сайд ирнэ. Айгүй бол ерхий сайдын бийд орох санаатай байх шиг байна гэж авт юм да. За одоо бүгдээрээ шимэгчдийн талд ажиллаад байгаа нөгөө уруугч цагдаа ч яаж яваад эдний талд орсон флашбекийг үзцгээнэ. Вомбин гэж энэ нөхөр гэрих нэрээ сүмд явдаг байсан байл л да. За тэгсэн сүмийнхэн пастор сүүлийн хэд хоног харагдахгүй байсан болохоор сүмийн гишүүд нь санаа зовоод харна. Вомбин номлогчтой уулзахаар гэрлүүн очиж явж ороод мэндэлсэн чинь номлогч сонссон чинчгүй амандаа юун мэддэхгүй бовтнаад харна эхнэртэй нь уулзах гэтэл эхнэр нь нүл цус олцсон алуусан байдалтай байгааг хараад Вомбин номлогч эхнэрээ алдсан байна гэж бодоод бууга гаргахын завдалгүй номлогчийн толгой хуваагдан задраад шимэгчийн төрхөн гарч ирнэ. Вомбин ч айж орлоод бөө юм болтолоо шимэгч түүнд хандан чи цагдаа гэдэг нь үү? Манай төрлийнхэн зөвхөн хүн итгэл байгалийн өгөгдөлтөй. Гэхдээ би чамайг итгэхгүй. Харин болзол тавь. Хүмүүс та нар бүлэг үсгэн бие бинийгээ захирж иж оршин тогтнодог нь надад их сонирхолтой санагдаж байна. Би зүгээр л хүний биед оршиж амьдрмааргүй байна. Би танай улсыг удирддаг хамгийн том хүний биеийг авмаар. Оронд нь чамайг хүссэн албан тушаалт чинь аваачиж хүссэн мөнгө чинь өгье гэсэн санал тавьснаар энэ хоёр хамтарч гисэн байлээ л дээ. Шимэгчч гэсэн яг л хүмүүс шиг бүгд өөр өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй гэдэг нь эндээс харагдж байгаа байхгүй юу? Кюнхигийн бийд байгаа шимэгч жишээ нь өөрийнхөө төрлийг аюулгүй байлгахын тулд Сүүнийг устгах гэж явж байхад номлогч харин хүмүүсийг удирдахын тулд өөрийнхөө төрлийг юм чинээ бодолгүй бүгдийг нь устгаж байх жишээ нь. Мингээд Чолмины бийд орсон номлогч олон нийтэд хандан мэдээлэл өгөх бөгөөд цагдаагийн тусгай ажиллагааны үр дүнд солонгост үрлээд байсан бүх шимэгчдийг устгасан. Харин одоо хоёр л шимэгч амьд байгаа. Гэд зургийг үзүүлэх ба нэг нь манай Сүүн, нөгөөх нь Кюнхи. Энэ хоёр шимэгчийг харуул та бүхэн цагдаагийн газар руу даруй мэдэгдэрэй. Ордиж болохгүй шүү. Их аюултай. Гэх мэтчлэн яг л ард иргэдээ санаа зовж буй хүн шиг их л сайн жүжиглж гинөө энэ шимэгч. Гэхдээ номлогчийн энэ байдлыг харсан Чой мөрдөгчдөө нэг л сэжигтэй санагдаж. Та чин Сүүнийг цагдаа нараас хамгаалаад боо юм болдог байсан хүн яагаад одоо гинэт ингэж өөрчлөгдөөд Сүүнийг барьж өгөх гээд бидэнд туслаад байна гэж асуухад ард иргэдийн аюулгүй байдал Сүүнээс илүү чухлаа гэж хэлээл өөрийгөө аваад гарлаа. Гэхдээ Чойд Чолмын мөрдөгчийн энэ байдал их л сэжигтэй санагдаж байлаа. Гэтэл Канвугийн утас руу Кюнхи залгах ба өмнөх өдөр нь л манай хоёрыг алчих гээд байсан одоо болохоор уулзаж ярилцъя. Та хоёрыг гэмтээхгүй гэд бахаар нь аюулгүй байдлаа бодолцсон олон хүнтэй газар уулзахаар тохирдог. Гэхдээ Сүүн биш Сүүний доторх Хейди гарч ирэн Кюнхитэй уулзах ба хоёр шимэгч анхудаа нүр тулан ярилцаж байгаа нь. Бид энэ ертөнцид мэдлээд хүний биедэл орохгүй бол ямар сул дорой хүчгүй билээ дээ. Тийм болохоор ч би бусад шимэгчдийнхээ төлөө бас бидний байгуулсан нийгэмлэгийн төлөө бүх хүчээ гаргасан. Гэтэл биднийг удирдах байсан шимэгч маань хүний нийгмийг удирдахын тулд өөрийнхөө төрлийг бүгдийг нь устгаж байхыг би өөрийн нүдээр харлаа.
Тийм болохоор би түүнийг устгахаар шийдсэн. Чи ч бас надад тусал гэж хэлэхэд Хейди надад наа чи ямар ч хамаагүй. Би тэр номлогчийг алах гэж оролдвол өөрөө өөхөх эрсдэлтэй. Би амьд үлдэхийг илүүд үзэж байна. Гэж хэлтэл өнөөх нь амьд үлдэхээ. Амьд үлдэхэл чамд тийм чухал байна уу? Гэд ярилцжээтэл Канву игч дүү найзыг нь алсан шимэгчээс өшөг авах гээд хутгаа далаагаад гүн ирсэн чи баригчлгүй яхав. Кюнхи түүн рүү хараад би одоо л чамайг ойлгож байна. Өөрийнхөө төрлийнхнийг алуулахад ямар мэдрэмж төрдгийг. Энэ залуу өхнө гэдгээ мэдж байсан ч намайг алах гэж дайрж байна. Амьд үлдэх нь түүнд чухал биш гэдгийг хэлэн сүүн рүү хараад чиний дотны хүнийг ч бас бидний удирдахч хөнөөсөн. Дайсны маань дайсан миний найз гэж хүмүүсийн үг байдаг. Хамтдаа түүнийг устгацгаая гэж хэлээд хоёр шимэгч нэг зорилгын төлөө хамтран ажиллагаар болно. Ингээд хотын соёлын удирдлага болохоор ажил эд бужигнжаах үеэр чой мөрдөгч эртээ далуулсан дуулахтай шимэгчийн шарахыг задлан шинжилгээгээр дахин шинжилүүлж дүгнэлтийн сонсоод бүр нэлээд гайхнаа. Хэдий шимэгчийн тэмдрүүлээр 100 алсан мэд харагдаж байсан ч сайн шинжилгээ үзтэл шимэгчийн тэмдрүүлийг дуурайлган хийсэн хутга байсан буюу дуулахтай шимэгчийг хүн зориудалсан нь тодорхой болдог. Гэтэл энэ үед дуудлага ирэн бааз дээр яваачтал сөүлээс нэлээд зайтай байх газар дахиад шимэгчд оргонж байж болцсошгүй үүр болцсон юм гинэ. Энэ үрийг олсон нь бас л нөгөө чолмын Вомби хоёр. Цагдаагийн дарга чой мөрдөгчийг хүмүүсээ аваад ийшээ очиж шимэгчдийг устгах гэж тушаах бөгөөд чойж тушаалаа аваад цэргүүдэд дагуулж явж явах үед өдөрлөг дээрх ерхий сайдын хамгаалтыг чолмын Вомби хоёр хариуцсан үлдэж байгааг хараад нэлээд гайхаж олон юм бодоол эхэлнэ. Ингээд удалгууд дуудлага ирэхээр навтал энэ удаад сүү юм биш Хейди байна. Анх удаа шимэгчтэй ярилцаж үзэж байгаа болохоор чойд маш сонирхолтой санагдаж юу гэсэд байгааг нь асуухад Хейди чолмын мөрдөгчийн биед номлогчийн шимэгч орсон байгаа. Харин наад хамтрагч нь бол хүн. Чиний дуулахтай шимэгчийг алсан нөхөр штэ. Одоо хотын өдөрлөг дээр ерхий сайд алуулж түүний биед шимэгч орох гээд байна. Хэрэв бид нар түүнийг алж чадахгүй бол чи ирээд алах ёстой шүү гэж хэлээд уцаа таслана. За ингээд чой мөрдөгч бүх зүйлийг эргцүүлэн бодоод ялтчгүй сүүний хэлсэн нэлээд үнний ортон байна гэж бодон цуваагаа эрхийг тушаахад жолооч нь ахлахаа генералын тушаалчтэй гэд бахарна би хариуцлагаа өөрөө хүлээн эрг гэж загнаад хотын өдөрлөг рүү буцан явцгаадаг. За ингээд өдөрлөг эхэлж ерхий сайд ирсэн хотын иргэдтэй танилцсан явж явах Канву түүнийг ажиглан дагж идэг. Гэтэл энэ үед нөгөө номлогч нь олон нийтийн нүдэн дээр ерхий сайд руу дайрах гээд шимэгчийн төрхөө ил гаргаад хамаг хүмүүсийг алж хитэн өмнө дэгдээд эхэлдэм да. Тэгсэн нөгөө Вомбин ч нэг сайн хүний дүрэ гаргаад ерхий сайдыг дагуулan тэндээс холдох бөгөөд чой мөрдөгчөөс ашгүй амжиж ирд таарна. Ингээд цагдаа нар номлогчийг баахан буудаж агаад цогцын шалгалтал шимэгч нь айл хэдийн бие орхиод цухтаацсан байт юм да. Гэтэл нөгөө Вомбин ч шимэгчийг хувцсандаа нууцсан байсан бөгөөд хөнгүү газар очингуудаа суллан гаргахтал ерхий сайдын хамгаалагчийг тэр дор нь алаад хайчна. За одоо ингээд хүсэн хүлээж байсан ерхий сайдын биед орох гээд үсэртэл Кюнхи түүнийг зогсоодог. За ингээд энэ хоёрын оронд тулаан эхэлж байтал Вомбин гээд дураагч нь Кюнхиг араас нь буудд юм да. Хаачиж Канву гарч ирснээр мань нөхрийг зөгчнугаагаад ерхий сайдыг хамгаалж эхэлдэг. Гэтэл номлогчийн шимэгч хүний биеэс салцсан мөртлөө яасан ч бөхтөйн ийш тийш үсрэн Кюнхигийн толгойг эргүүлж агаад биеийг нь хэд хэд солон алж өргөх үед Кюнхи Канвугаас уучлалтгүйн эгч дүү сайн эзэг нь алсандаа маш их харамсаж байгаагаа хэлээд амьсгаа ураадаг. Энэ үед Канву ерхий сайдыг аваад арын алгаар гарч цухтах ба Вомбин дурак шимэгч тандан чи хэр удаан тэсгэр байна? Яна одоо орж өөр би ялгадаа гэж хэлхийн завдалгүй Вомбины толгойг тастаад түүний биед номлогчийн шимэгч орчноо. Карма гэж юм шүү дээ. За ингээд Вомбины биед баг зэрэг дасж агаад ерхий сайдын араас хөө явтал Канву ерхий сайд хоёр нэг ширээний ард орсон байгааг хараад алах гэж дайрсан ч Канву сэргэлэнтэн тэнд байсан салютуудыг асан анхаарлыг нь татах оронд ерхий сайд гарч өгөх гэж байхдаа хөл алдаад номлогчд баригдчихнөө. За ингээд номлогч ерхий сайдыг яг алах нь гэтэл ашгүй сүүн орж ирснээр дахиад ерхий сайдын ам аврагддаг. За ингээд Канву ерхий сайдыг авч гарan хамгаалагч нарт нь аваач өгөхүйээр сүүн номлогч хоёрын хооронд галгарсан тулаа орно. Номлогчийн хувьд дөнгөж шин биендээ ороод удааг байгаа учраас сүүнд дийлдэх шинжтэй улаадаа харна зүхтаад арын өрөөлөө гүгээл орж ийн. Сүүнчээс араас нь гүгэ ортол нэг газар нуугдсан бололтой. Чи яагаад бидний талд биш хүмүүсийн талд ороод байдیں гэж авч ийна. Хейди энэ үед харин хүмүүс ч бай та нар ч бай аль нь ч бидэн шиг мутантуудыг хүлээн авахгүй штэ. Бас чихэд хүнтэй адилхан санагдаад байсан учраас сэрэмжилсэн юм гэж хэлтэл номлогч нэх муухай нээснэ. Чиний зүг бөө бид нар чамайг алахын төс болж байсан. Хүмүүс олуулаа нийлэхээр хитэг хүчтэй болон бүлэг үсгдэг. За тэгээд бүлгийн удирдагч гээд хүндээ хамаг хүч чадал эрх мэдлийг өгдөг. Бид тэр эрх мэдэлд хүрч чадвал юу хийж болохыг боддоо гэж хэлээд Хейдиг ч бас өөртөө нэгдэж хүмүүсийн нийгмийг захирахыг санал болгох үедээ мань нөхрийн тархин онгорхой байх бөгөөд толгоондох шимэгч нь биеийн хоёр хэсэг болгон хуваагаад нэг хэсэг нь сүүний ард нуугч идэв юм да. Энэ шимэгч бусад шимэгчтэй харьцуулахад их биеэсээ салаад нэлээд удаан байж чаддаг. Өөрмөц чадвартай бололтой.
Энэ үед гаднаас Чой мөрдөгч бууга барьсаар орж ирэх ба Чойг харсан Вомбийн шуудал "Наадхаа бууд. Наад ма хогийн шимэгчээ зүйл дуусга" гэх зэргээр орилж эхлэх үед номлогчийн тархинаас салсан шимэгч нь Чойг алах гээд үсрэгтэй зэрэгцэн Хейди Чойг хамгаалах гээд тэмтрүүлээрээ далааж явах үед Чой Сүүнийг яг будах гэж байсан ч Вомбины тархийг цонхны тусгалд харснаар эргэлзэхцүүлгүй Вомбиныг буудаж эхэлдэг. За ингээд Вомбиныг хэд хэд буудан хөнөөж өргөх үед биеэсээ салсан шимэгчинч мөн Хейдид хэрчүүлэн эцэст нь нэг номлогч гээд ядаргаатай шимэгчийг энэ хоёр хамтран буулгаж авлаа. Чой Хейдигээс "Чи яагаад намайг аварж өөрийнхөө төрлийг алсан юм бэ?" гэж асуухад Сүүн яг л тийм үйлдэл хийх байсан л гэж авж байна. Сүүн чамд итгэдэг болохоор би ч бас итгэсэн юм. Сүүнийг сайн харж хандж байгаарай гэж хэлээд унтаад өгнө. За гаднаас Канву орж ирээд Сүүнийг тэврээл уйлж унжаад бөөйн болоод байхаар нь Чой тэр хоёрыг баривчлах биш харин эмнэлэг дуудан өгтөл туслах нь гайхаж "Ахалгаа, Сүүн чинь шимэгч үстэй баривчлахгүй мó?" гэхэд "Үгүй ээ, энэ хоёр хоёулаа л энгийн хүмүүс" гэж хэлж байгаа нь одоо л Сүүний хэлсэнд итгэж байгаагийн илрэл бололтой. За ингээд энэ явдлаас нэлээд хэдэн сарын дараа Сүүн маань GS25-д цагийн ажилтнаар ажилд оржээ. Ажил дээр үежилтэл удалгүй Канву ирэн тэр хоёр ярилцахаар алхаж байхдаа Канву Чой мөрдөгчийн багт ажилд орсон тухайгаа хэлэн бүр хувцас хүртэл авч өгсөн л гэж авч байна. Харин Сүүний хувьд сүүлчийн явдлаас хойш ямар нэгэн аюулд ороогүй учраа Хейди одоо хүртэл гарч ирээгүй байгаач чи ганцаараа биш шүү гэсэн загтлыг бичээд карманд нь хийцэн байдیں۔ Чой мөрдөгч Канвугаар дамжуулан Сүүинд ажилд орох санал тавьсан бөгөөд бодож байгаад хариугаа хэлээрэй л гэсэн юм байна. За ингээд энэ хүрээд шимэгч хүн хоёрын маань тулсан адал явдал өндөрлж байна. Гэхдээ киноны төгсгөлд Чой мөрдөгчтэй нэгэн залуу уулзах ба энэ залуу бол Шиничи Изуми буюу миний өмнө нь оруулсан шимэгчэд part 1 2 гээд Япон улбарын гол дүр байгаа. Яг л манай Сүүнтэй адилхан бас л хүн шимэгчийн эрлийц бөгөөд нэг ялгаа нь гэвэл мань залуугийн баруун гар нь шимэгч. За ингээд Чой мөрдөгчд өөрийгөө танилцуулан тэр хоёр ярилцаж байгаагаар энэ удаагийн кино маань ийхүү төгснөө.